Галзуу series сувагтан тавтай морил. За ойлгомжтой. Энэ удаад хэдүүлээ The Apartment Job гэх энэ галзуу сонирхолтой киногоо үргэлжлүүлцгээе. Энэ галзуу сувралын одоо энэхүү дугаарын хамтрагчаар бэлмөнг урамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипс хамтран ажиллаж байна. Хаан Чипс аваад задлаад хоч. За тэгээд та нар маань юу хийхээ мэдж байгаа? Лайкаараа бөмбөгдөөд өгцгөөгөөрэй гэж. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тий. Сабадараг бол нэрээ сабадарч нэгдэрэй гэж. Ингээд энэ галзуу сонирхолтой цувралан үргэлжлүүлцгээе. За нийтийн зураг авалтын дараа Хиган ганцаарчлсан зураг авах гэж бөө юм болно. Тэгээд дараа нь тэд хооллохдоо Хиган Харид гэрээг өгч гарын үсэг зурхыг хүснэ. Тэгсэн гэрээнд хэрвээ Хари хугацаанаас өмнө гэрээг цуцлах юм болов штэ авсан мөнгөө 3 дахин нугалж төлөх заалт оруулсан байсанд Хари уурлах нь ойлгомжтой гэж. Тэгсэн гөрүүл тэрэнд байшингийн дээвэр дээр гармааргүй байгаа бол гарын үсгээ зурхыг санууллаа. Хил ам хийж байж хугацаанаас өмнө гэрээ цуцлуул торгуулах зарлтыг харилгуулсан Хари гэрээнд гарын үсэг зурна. За ингэж бүгд гэрээнд гарын үсгээ зурсан учраас гэрээний хугацаанд цаашид бие биенээ хэрхэн дуудах ёстойг Хиган зааж өгöd энэ төслөө түр гэр бүл гэж нэрлэхээр шийдсэнд дүүнер нь ч бүгдээрээ баярлан алга таашцгаана. Дараа нь тэр Хариг машиндаа суулгаад хотхондоо ирж явтал Хари жинхэнэ үнцэн хотхны барааг харсан даруйдаа сандардсан байна. Тэгээд эгч рүүгээ залгаад өнөөдөр чөлөө аваад нарийн баавны дугууланд бүртгүүлж байгааг сонсоод сая нэг юм дотогшоо орохыг зөвшөөрнө. За ингээд анкетаа гартаа барьсан Хиган түр гэр бүлийнхнээ дагуулад хотхны менежментийн офис руу яваад орно. За тэгсэн офис менежер Чой угтаж яваад төвөгтэй оршин суугчийн асуудлыг шийдэж өгсөнд нь талархлаа илэрхийлдэг. Тэгээд Хиган анкетаа өгч гэр бүлээ танилцуулсанд тэнд байсан офисын ажилчид бүгд гайхацгаана. Хиганч гэрийнхнээ нэг бүрчлэн танилцуулаад бид бол нэг том аз жаргалтай гэр бүл. Гээсэнд бүгд худлагаасаа чанга энэцгэн. За тэгээд тэд Чой менежерээс нэр дэвших үйл явцын талаар мэдээлэл аваад сууж итэл хотхны хил амтаа оршин суугчийн ороод ирлээ. Тэгээд тэр амьдралдаа хэрэгжилж үзээгүй жим, саун өглөөний цайны үйлчилгээнд 20k won төлж байгаа нь шудраг бус гэж хил ам хийсэнд Чой менежер тэрэнд энэ төлбөр бол оршин суугч бүрээс зайлшгүй авах ёстой хураамж гэж ээлдгээр тайлбарлах гэж оролдоно. Тэгсэн суугчийн Хиганы гэр бүлийнхнийг хараад нэгд тэднийг өөр хоорондоо ерөөсөө төсгүй. Хоёрдугаарт нөхдүүдийг байрныхаа ойр хаваар өмнө нь хизээж харж байгаагүй учраас нэг л сэжигтэйг хэлсэнд Чой менежер бантаад тэрнийг бушуухан явуулахыг хийж байна. Тэгсэн мань суугчийн ч бас өөрөө сөөхийн зөвлөлэн гишүүнд нэр дэвшиж байгаагаа хэлээд Хиган тэр хоёр харилцсан бие биедээ амжилт хүсцгээв. Хиганыг өөртөө өрсөлдөх гэж байгааг мэдсэн суугчийн гэр бүлийг нь сэжиглэнгүй харсаар л байлаа. За тэгээд Хиганы гэр бүлийнхэн бусдад өөрсдийгөө харуулах үүднээс байрны гадаах талбайд тоглож эхэлсэн бол тэднийг ажиглж суусан Хари Хиганаас яагаад цөөхийн дарга болох гээд байгааг нь асуулаа. Тэгсэн Хиган би шилдэг өдөрдөгч болохоор энэ хотхныг илүү сайхан газар болгохыг хүсэж байна гэсэнд Хари итгэдэггүй. Хариуд нь Хиган хэрв цөөхийн дарга болох юм бол бонус өгнө гэдгээ хэлсэнд Хари шууд хувраад тэрэнд амжилт хүснэ гэж. За өрөөнө Хари гэрлүүгээ алхаж явахдаа игчтэй баригдуул яана гэж өөрийн ирэхгүй бодно. Тэгж яваад нэг Франц нарийн баавны газартаа таарад нэгийг сэднэ. За тэгээд гэртээ очиод шууд л игчигээ Франц явж нарийн баавны талаар туршлах судлаад аялж яваад ирэхийг шахсанд эгчинч даргаасаа асуухаар болдог. Харин нөгөө талд мөрдөн байцаа халбаны сон дарга Хиган руу залгаад 3 сарын дараа гэхэд 10 тэрбумаа заавал авчрахыг сануулж байна. Оройн сон даргаыг дуудлагын жолооч дуудахад жолоочор нь Хиганы туслах Гённам явж очоод явах замдаа яриаг нь сайн сонсож авлаа. Тэгээд сон даргаыг өөртөө биш өөр хэн нэгэнд тэр мөнгийг өгөх гэж байгаа болохыг олж мэдээд Хиганд хэлдэг. Маргааш нь жинхэнэ үнцэн орон сууцны комплексд сөөхийн хурал боллоо. Сөөхийн даргаыг орж ирээд зөвлөлийн гишүүдээс удахгүй болох гэж байгаа сонгуулийн талаар асуухад нөхдүүд нэгэнд хинч сөөхийн ажилд санаа тавихгүй байхад сонгуул хийж зардал гаргаад яах юм бэ? Хэдүүлээ хулраад байж бай л та. Гэцхэж амууралдан ярьцгаана. Сонгуул хийх хуйлтай болохоор өөр яах жарга алга. Хэрвээ бид эндээ хууль дүрм сахихгүй бол улс нийгэм маань яаж дэвшлэх болж чинь? Тийм учраас бид өөрсдөө үлгэрлэж хууль дүрмээ сахиж байх ёстой гэж би боддог.
Энийг сонссон гишүүд бүгд алгатаа шин даргадаа тал засцгаана. Тэгэд бүгд тэрнийг сөөхийн дараагаар улиран сонгогдож ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа амруулдан ярьсанд Чой менежер дургуйтсан байдалтай харж зогсно. Харин нөгөө талд Хиганы туслахуд буюу дүүнер нь тэрнийг хотхон дотроо танилцуулах арга хэмжээг зохион байгуулахаар бэлдэж байна. Тэгсэн хари ирээд тэдний байрнаас 3 хүн нэр дэвших болсон тухай зар лифтэнд байгааг хэлсэнд Хиганы царай бараалаа. За үүнтэй зэрэгцээд Чунван захиралч байрныхаа гадаа Хиганы анкетыг хараа зогсож байна. Тэр Хиганыг сөөхийн зөвлөлийн гишүүн болгочихвол өөртөө хамтарч ажиллаж чадах хэсэг талаар туслагтайгаа зөвлөлдөж байлаа. Оройн хари ихчтэй Парис орох онгоцны билет авч өгöd хүчээр шахуу Франц явуулна. Цаад учрыг нь ойлгоогүй ихчин ч харид чин сэтгэлээсээ талархаад явлаа. Ихчээ болж өгвөл Франц нөхөртэй болоод тэндээ үлдэхийг бодоорой доо. Маргаашнаас нь Хиган болоод тэрний багийнхан хотхондоо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа юм шиг л сүртэй сурчилгаа хийж эхэлцгэн. Ягаан хувцаар жигдэрсэн гэрийнхэн нь идэвхтэй наргагүй бүжиглж байсан бол хармаас көмөссөн хари дуртай дургүй бүжиглж харагдана. Оршин суугчдаа би бол нэр дэвшигч номер 3 Пак Хиган. Би та бүхний төлөө тууштай зүтгэлтэйгээр ажиллах болно. Тэгсэн хотхны иргэд тэдний талаар менежментийн оффист хандаж олноороо гомдол мэдүүлцгээж цагдаа дуудана гэж сүрдүүлсэн учраас офисын ажилтнууд тэднийг яаж болиулах арга олохгүй дэмийл хараад зогсцгоно. Тэгсэн удалгүй цагдаа ирж сурчлагын ажлыг нь зогсоолоо. За ингээд хотхондоо сурчлагаа хийх боломжгүй болсон учраас Хиган болоод тэрний нөхөд цаашид яахаа бодцгоно. Тэгээд тэд өрсөлдөгчдийнхөө мөрийн хөтөлбөрийг судалж эхэлтэл өрсөлдөгчдийнх нь нэг би энэ орон сууцны цогцлборыг тамхины цэгтээ болгоно гэсэн байна. Харин нөгөө хил амтай сугчин хотгоныхоо үүдэнд метроны буудалтай болно гэсэн байлаа. Тиймээс хари энэ хоёр амлалтын эхнийхийг нь оршин суугчид дэмжихгүй гэж үзсэн бол хоёр дахийг нь биелүүлэх боломжгүй амлалт гэж дүгнэлээ. Тэгсэн Хиганы амлалт ч бас бодиттой амлалт биш байлаа гэж. Би та бүхний төлөө тууштай зүтгэлтэйгээр ажиллах болно гинэ. Та тэгээд яг юу хийх гэж байгаа юм? Тэгсэн Хиган энэ асуултанд нь тодорхой хариулт өгч чадсангүй. Ингээд тэднийг цаашид яахаа мэдэхгүй харилцаж суутал Хиганы нэг туслахын утсан дуграад тэдний захиалсан барааг байранд нь оруулахгүй хотхных нь үүдэнд үлдээх гэж байгааг хэлсэнд тэд гайхаад яраад гараад ирцгэн. Тэгсэн хотхон нь зөвшөөрөлгүй гадны машин нэвтрүүлэхийг хориглосон учраас хотхны оршин суугчдын захиалсан бараануудыг хүргэлтийн ажилтнууд хотхны үүдэнд орхиод явах гэж байгаа харагддаг. Эннээс болоод мөнгө төлсөн хэрэглэгчид тэдэнтэй маргалдаж бараануудаа гэрийнхэн үүдэнд авчирч өгөхийг шаардсан хэрэлдэцгээж байлаа. Тэгсэн гүрвэл олон хотхонд ийм асуудал гардаг гэдгийг хэллээ. Хотхны зам талбай, ногоон байгууламжийг хамгаалах үүднээс оршин суугчид хүргэлтийн машиныг зөвхөн газар дагуулах зогсоолоор дамжуулж оруулах дүрэн баталсан байж. Тэгсэн хүргэлтийн машинууд хэд өндөр учраас газар доорх зогсоол руу орох боломжгүй болсон учраас хүргэлтийн ажилтнууд бараануудаа тэнд буулгаад явах гэж байгаа нь тэр байдаг. Би ч хэнийг нь ойлгож ил байна. Гэтэ тэгэд яагч харахгүй юм да. Хүмүүсийг харж зогссон Хиган угсгээж нэг эмээгийн шуудатай будааг зөөж өгөхөөр мөрөн дээрээ тавьсанд. Энийг харсан харигийн толгой ажиллаж хамтдаа тэр хүмүүсийн бараануудыг зөөж өгөхөөр шийднэ. Бүгдээрээ зогсцоо. Би нэр дэвшигч Пак Хиган байна. Би та бүхний төлөө тууштай зүтгэлтэйгээр ажиллах болно. Ингээд Хиган гэр бүлийнхэн дээрээ нэмээд хідэн туслах залуус дагуулж авчираад оршин суугчдад өөрийгөө танилцуулж бараануудыг нь гэр гэрлүүн зөөнө. Тэд хотхныхоо үүдэнд хүргэлтийн үйлчилгээ ажиллуулж хотхны үүдэнд буулгасан бараануудыг айлууд руу зөөж эхэлцгэн. 알겠습니다. 감사합니다. 기획 3번 박희강입니다. 이거 못 들으실 뻔했네. 우리가 오길 잘했네. 기다려서 이시면 봐봐. 3번. Энэ үйлчилгээнд нь талархсан оршин суугчдад 3 дугаартай нэр дэвшигч Пак Хиганы нэрийг тогтоож эхэлцгэн. Маргааш нь хари ирэхэд гэрийнхэн нь ширээ засчихсан амттай хоол идээд сууцгааж байна. Харин Хиган сурсан зангаараа жижиг аяхтай кофе уугаад сууж байлаа. Харин нөгөө талд захирал өрөөндөө пазл эвлүүлээд завгүй байна. Тэгсэн туслах нь ирээд удахгүй баригдах шинэ хорооллын төсөлд 4 дүүрэг сонгогдоод байгаа тухай мэдээг сонсголоо. Гэтэл тэрний тооцоолж байсан омон дүүрэг сонгогдоогүй байсан захирлын урам хугарна. Тэгээд тэр туслахтаа хэсэг хүмүүсийг загсанд хамт явахаар цуглуулахыг даалгана. Дүр солигдоход захирлын онгоц байдаг бомбд дээр 4 хар машин ирж зогслоо.
Дотроос нь зам тээвэр дэд бүтэц газрын асуудал хариуцсан сайд тэргүүтэй нөлөө бүхий хүмүүс гарч ирээд онгоцонд суусанд захиралч тэднийг дагуулад далайд гарна. Тэнд зам тээврийн сайдаас гадна үндэсний ассамблеийн гишүүн Омон дүүргийн засаг дарга 2 хамт явж байлаа. Тэгсэн далай дунд очисон хойноо захирал Омон дүүргийн засаг даргын аманд загас чихэж кетчупээр нүрийг нь будсанд хамт явсан 2 нь шок. Та нар ажиллаж хийж чадахгүй, загас чурч чадахгүй Ер нь юунд хэрэгтэй хүмүүс вэ? Та нар миний хамаг мөнгийг халаасалчаад шинэ хороолол барих төслөөч товлсон газраа барьчих чадахгүй байхад би та нарт талархах ёстой юу? Уралсан захирал сайдыг ус руу шидсэнд цаадхан шийдвэрээ буцааж товлсон газраа хорооллыг бариулах болно гэж хашгирлаа. Ингээд нөхөр тэднийг гүлэг болтлон дарамтлсанд цаадуул нь бүхнийг анх тохирсныхоо дагуу хийн гэж ам өчгөө өгцгөн. Маргааш нь Хиган залуустайгаа хүргэлтийн ажиллаа хийж өтөл нэг оршин суугч тэднийг дарамтлж эхэлнэ. Та нар миний бараг өчүүхэн төдий сэвдүүлсэн байх юм бол би хүзүүгч нь хугалж шүү. Нэр та нар лифтээр биш шатаар яваарай. Хүргэлтийн бараа зөөсөн нөхдүүдтэй хамт нэг лифтэнд байнга яваад байх ядаргаатай байна. Энэ үгэнд нь маньхэд эгдүүдсэн ч харааятан бие барьцгааж байлаа. Оройн хөдлөх тэнхэг болтлоо ажилласан Хиганы гэрийнхэн хотхныхоо групп дэх мессежийг уншаад оршин суугчид тэдэнд талархлаа илэрхийлсэн байгааг хараад их баярлцгаана. Тэгсэн тэр дунд хүргэлтээр авсан зарим бараанууд дутуу ирж байгаа тухай гомдол мэрсэр байсанд Хиган уурлаад маргааш нь хүргэлтээр ажиллаж байгаа залуусаа цуглуулж энэ талаар хатуу сануулад өдрийн цалинг нь өгөхгүй гэж сүрдүүлдэг. Тэгсэн залуус нь тэр зургийг оруулсан айлын гадаа барааг нь бүрэн бүтэн хүргэж өгснөө батлах зургийг харууллаа. Энэ үеэр Хиганы туслах тэр гомдол битсэн айл нь нэр дэвшигч Сукчиних болохыг хэлсэнд тэрнийг зариуд худал мэдээ тарааж байгаа болохыг Хиган ойлгоно. Тэгэд мань хүн багийнхнаа цуглуулж Сукчинийг яах вэ гэдгээ зөвлөлдөнө. Энэ үеэр Хиган багийнхандаа Инчоны бүлэглэлтэд тулдаж байснаа сануулдаг. Тэр түүхийг бодоход Хиганы залуусын хуучны шарах өвдөх шиг л болно. Бид нар тэр өдөр яагаад зодуулж өгөх шахсан бэ? Бид нар залхуу байсан. Бас ялалтандаа ирдсэн. Одоо бид ялалтандаа ирдэх юм бол энэ Сукчин гэдэг авгай бас л биднийг дөнгөнө. Тиймээс бүгдээрээ хүлээлгүй тэрнийг нам дарах хэрэгтэй. Энэ үеэр Хари тэдэнд Сукчины анкетыг харуулад ямар ч сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн их худлаа хилдэг зүйл нь боловсрал гэдгийг санууллаа. Тэгээд тэд Сукчиныг их сургуулиа төгсөж чадаагүй гэсэн агуулгатай постыг хотхны группт оруулсанд Хиганы туслахуудад шууд доор нь тороолдож эхэлцгээв. За та нар бичиж дуусгаад утсаа солиод дахиад 10 комент биччихэд унтаарай. За ойлголоо. Маргааш нь сандарсан Сукчин менежментийн офис дээр ирж хэн тэр постыг оруулсныг хэлж өгөхийг шаардна. Гэвч тэр мэдээлэл нууц учраас энийг хэлэх ямарч боломжгүй гэж цаадуулан гүрийцгэнэ. Ингээд аргагүй байдалд орсон Сукчин сургууль төгссөн дипломныхоо хуулбарыг байрны хаасайгүй нааж өөрийгөө алтан медальтай төгссөн гэдгээ оршин суугчдад хэлж эхэлнэ. Оройн Хиган Хари хоёрыг хотхон дотроо зугаалж угаа дөр үзүүлээд явж байтал нөгөө дээрлэхүү оршин суугч хотхны нэг байрны манаач хөгшнийг ажлын байранд нь дайрч ороод дээрлэхэд зодож байна. Тэгсэн Хари уурлаад болиулах гэтэл Хиган санал өгөх сонгогчтой муудалцаж болохгүй гээд хоригдлоо. Тэгэд Харийг таксинд суулгаж явуулчихад өөрөө явах гэсэн ч тэсэлгүй яваад орно. Чи хин гэж вэ? Намайг хин гэдгийг мэдхүү. Чи Оусис бүлэглэлийн босс үсттэй. Чи мэдчил байгаа юм байна шүү дээ. Яасан? Үхмээр өнөө? Мэдхий худлаа яриад бай. Чи Оусисын босстой амьдралдаа уулзаж байгаагүй үсттэй. Уулзаж үзмээр өнөө. Тэгвэл тэр хүн чинь би байна. Тэгэд мань нөхрийг зодож хөгшин хүнээс уушлалгүй. Гэхэд цаадах нь бууж өгөхгүй байсан учраас унтал нь өшгөллөө. За энэ үеэр таксинаасаа буугаад буцаж ирсэн Хари энэ үйлдэлийг нь хараад дотроо Хиганыг үнэлнэ. Үүнтэй зэрэгцээд тэр хаваар явж байсан 2 хөө энэ үйлдэлийг утсаараа бичиж авдаг. Маргааш нь Хиган залуусаа цуглуулж сүүлийн нэг өдөр хичээнгүлэн ажиллахыг уриалаад ажилдаа гартал хотхны оршин суугчид нөхдүүдээр бараагаа зөөлгөхгүй өөрсдөө авахаар ирж байна. Оршин суугчид тэдэнд илэрхий таагүй хандаад эхэлсэнд Хиган гайхна. Энэ үеэр туслах нь оршин суугчдын группт мань хүний хүн өшгөлөд унгаж байгаа бичлэг тавигдсныг харуулсанд байдал буруугаар эргэж байгааг Хиган ойлголоо.
Ингээд хүнд байдалд орсон тэр багийнхантайгаа цаашид яахаа зөвлөлдчээтэл утсан дугарсанд Хиган бушуухан гүгэд гарлаа. Тэгээд тэрнийг нэг эмнэлэгт яарад ирсэнд тэнд Ямман хүргэгдэж ирсэн байна. Аз болоход мань хүнийг ирэхэд Ямман ухаан орчихсон сууж байсанд санаа намарлаа. Маргааш нь сонгуулийн өдөр болсон ч Хиган уран муутай л байна. Тэгээд өрөөнөөсөө гарах гэтэл багийнхан нь тэрнийг ганц өшгөлтөөр бүх ажлаа нураач чагсанд итгэж чадахгүй байгаагаа ярилцаж байгаа нь сонсогддог. Энээс болоод сэтгэлээр унссан мань хүн орой болтол өрөөнөөсөө гардаггүй. За ингээд оройн 6 болоход Хари гэртээ харихаар шийдээд Хиганд хаалганы цаанаас энэ талаараа хэлж байна. Тэгсэн яг энэ үеэр байрны дотоод холбоогоор зарлал явж сөөхийн зөвлөлд сонгогдсон оршин суугчдыг зарлана. Тэгээд 4-р хэсгээс Пак Хиган сонгогдсон гэдгийг зарлсан ч бяцхан Гёмбук хүүгээс бусд нь анзаарч сонссонгүй. Баярлсан хүүг "Ах ялчгчээ, ураа!" гэж хашгираад бүжгэлж эхлэхэд сая нэг бөгөөд ухаан орцгоодог. Тэгсэн оршин суугчдын группт байрны харуул хөгшний зодуулж байгаа бичлэг болоод Хиган тэрнийг хамгаалаад дээрлэхүү этгээдийг зодсон бичлэг бүрэн ихээрээ тавигдсан байж. Бас харуулын албаны дарга энэ бүхнийг тайлбарлсан дэлгэрэнгүй комент оруулсан нь тэр байлаа. Иннээс болоод оршин суугчид бодлоо өөрчлөөд тэрэнд саналаа өгсөн нь энэ байжээ гэж. За ингээд Хиган баярлсандаа хэлэх үггүй болсон бол гэрийнхэн нь бүгдээрээ хөлн газар хүрэхгүй баярлцгаана. Тэр шүнжэнгөө Хиган хүмүүсийн магтан сайшаасан комментуудыг уншиж суудаг. Дүр солигдоход үйл явдал 3 жилийн өмнөх рүү шилжнэ. Хиганыг оффистаа ирэхэд туслахууд нь бүгдээрээ хүндлэн угтаж байна. Туслах гином тэрнийг угтаж аваад нууц казинод нь Тада Йошиг эхнийг том якуза ирж үйлчлүүлэхээр болсныг хэлж тэрнийг байнгын үйлчлүүлэгч болгох тал дээр анзаарч байгаа гэдгээ тайлбарллаа. Тэгсэн Хиганч сайн зочлохыг даалгаад явна. Өдлгүй Тада Йошиг ирэхэд Хиганы туслахууд хүндлэн угтаж казиногоо тайлбарлж байтал гаднаас баахан залуус дайраад ороод ирлээ. За сори байж гараа борон танартай гялсны галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 азтанг тодруулах гэж байна. За дараараа ийм гоё олон сонголттой хаан чипсээ задлаад 1000, 5,000, 10,000, 20,000, 100,000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан чипсээ задлаад хожоорой. Тэгээд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Тэгсэн нөхдүүд Тада Йошиг барьж авахар ирсэн Японы өөрнийг бүлэглэлийн залуус байж таарна. За ингээд гаднаас орж ирсэн залуус болоод Тада Йошигийн залуусын хооронд ширүүн тулаан болно. Гаднаас орж ирсэн нөхдүүдийн толгойлогч сэлэм гаргаад Тада Йошиг шархтуулахад Хиган хамжаад урдуур нь орлоо. Ингээд Хиганыг тэдэнтэй зодолдож эхлэхэд мань хүний залуусч бас зодоонд нэмэгдээд орцгооно. За ингээд Хиган Тада Йошигийн амийг аварлаа. Өнөөдрөөс эхлээд хоёулаа ах トゥ ус боллоо. Чи миний амийг аварсан учраас хожим нь би чиний амийг заавал аварна. Дүр солигдоход Хиган Хари хоёр залуустайгаа хүргэлтийн үйлчилгээгээ хийсээр байна. Энэ үеэр Хиган Харид сонгуульд ялахад нь тусалсанд талархснаа илэрхийлдэг. Учир нь бичлэг хийсэн хоёр хүүхдийг Хари олж очиод бүтэн бичлэгийг нь авч хамгаалтын албаны даргад өгөөд тусгайлсан тайлбар бичүүлсэн нь тэр байж. Зүгээрээ би зүгээр л ялагдахаас харшилтай юм л да. Тэгээд л баярлалаа. Хэдүүлээ энэ ажлыг намайг сөөхийн дарга болтол хийнэ. Тэгээд би эрх мэдэлтэй болохоор хүргэлтийн үйлчилгээг буцаагаад хэвийн байдалд нь оруулна. Харин нөгөө талд ий захирал Оман дүүрэгт барилгын шинэ хороолол босгох төсөл эхэлж байгаа тухай мэдээг зурагтаар үзээд байж байна. Ингээд нэг ажилд амжилттай болсонд санаа намарсан ий захирал сөөхийн дарга Со Кан Вон руу залгана. Тэгээд Хиганыг сөөхийн зөвлөлийн гишүүн болсонд сэтгэл дундуур байгаагаа хэлж цаашид тэрнийг байх ёстой байранд нь байлгаж байхыг Со даргад тушаадаг. Бас хүргэлтийн машинуудыг хотхон руу чөлөөтэй нэвтрүүлж байхыг тушаана.
Өмнө нь хүргэлтийн машинууд зүлэг сүйтгэхэд байна гэж ууралсан захирал өөрөө тийм тушаалыг соо даргад өгсөн байж. Тэгсэн одоо тушаалаа буцаах болсонд нь соо захирал гайхна. Тэр хүргэлт яах вэ? Одоо наад хиган чинь өгзгөнд зоогдсон өргөс болох гээд байна. Ойлгож байна уу? За, ойлголоо. Ким туслахаа. Миний хотхонд хэн нэг нь надаас илүү баатар болохыг би тэвчэхгүй. Тэгэхээр байдал улам сонирхолтой болох шинжтэй л шүү. Тэр өглөө хиганыг залуустайгаа өглөөний цайгаа уугаад сууж байтал менежментийн офисын чой менежер холбогдож хотхны үүдэнд ачаа буулгаж хүргэлтийн хүмүүс бужигын жуугаад оршин суугчид дургу байгаа учраас буцаагаад хүргэлтийн машинуудыг хотхон руу чөлөөтөө нэвтрүүлж байхаар болсноо хэлсэнд хиган гайхлаа. Тэгэд хэсэг ярилцаад хиган гөрөвлийн зөвлснөөр хаарыг дагуулж оршин суугчдад царайгаа хоногшуулахын тулд хотхон дундуур алхаж эхэлнэ. Ингээд явж байхдаа Хари тэрнийг хотхны кофе шопод очоод тэнд байнга очдог гэрийн эзэгтэй нарт танигдахыг зөвлөснөөр мань хоёр шууд яваад очно. Очихт нь үнэхээр хотхны хил ам ихтэй гэрийн эзэгтэй нар айл хэдийн тэнд цуглдсан. Сөөхөн зөвлөн гишүүн болсон нэгэндээ баяр хүргэж байна. Тэгэд хамтдаа тэрнийг сөөхийн даргаад нэр дэвшихийг санал болгосонд цаадах нь гаднаа дургүй дүр үзүүлсэн ч дотроо дуртай байгаа нь илэрхий. Гэхдээ тэрний санааг нэг зүйл зовоож байсан нь нөхөр нь тэрнийг сөөхийн зөвлөлд орсонд дургүй байлаа. Тиймээс тэрнийг гар хөргөдлөө өгөхийг шаардсан байж. Тэднийг ингээд эд ярилцаж байтал тэнд хиган ороод ирсэнд бүгд дуу алдаж мань хүн рүү анхаарлаа хандуулцгаана. Хиганч бэлдсэн ёсороо тэдэнтэй ярилцсана. Миний өшгөлтийг үзсэн үү? Үзсэн мундаг байсан шүү. Би нөгөө хүргэлтийн баатар шүү дээ. Мэдлгүй яхав дээ. Хамгийн шилдэгнэ. Би яагаад ийм юм бол доо? Дөрөвдүгээр хэсгийн төлөөлөгч Пак хиган байна. За энэ хоёр Хари хоёр жүүс бариад ирсэнд хиганч бошуухан тосоод очино. Энэ бол миний үдсэглэн дэхнэр. За ингээд мань хоёр хажууд нь суухад гэрийн эзэгтэй норч тэднийг гэрлээд хэдэн жил болж байгаа вэ? Хүүхэд чинь хэдтэй хизээ яаж танилцсан гэх мэт асуултуудаар болцгаана. Мань хоёр ихэндээ баг зэрэг барьцаалдана. Тэгээд тэндээс гарсан хойноо цаашид номын санд анх танилцсан, гудамжны гэрэл дор анх үнсэлдсэн, номын клубд уулзаж гэрлэхээр шийдсэн, тэгээд биедээ анхны харцаар дурлсан гэж ярьж ухаар амаа нээлүүлж авцгаана. Өрнж байгаа бүхэнд сэтгэл хангалуун байсан хиган Хариг хүргэлт сайн хийсэн, сайн санаанууд сэтсэн гэж бонус мөнгө шилжүүлсэнд Харич хагартлаа баярлана. Удахгүй хамгийн анхны сөөхийн зөвлөлийн хурал болох учраас халамжтай ээжийн дүрд үргэлжлүүлээд бүхнээ зориулж тоглохыг хүсье. Ингээд Хари халамжтай ээжийн дүрд хичээнгүйлэн тоглож эхэлнэ. Маргааш нь хиган костюм бичиг өмсөд хуралдаа явхаас өмнө хурлын үеэр анхаарах ёстой зүйлс байгаа эсхийг гүрвлээс асуулаа. Гүрвэлч ийм асуулт ирэхийг мэдэж байсан учраас зөвлөгөөгөө айл хэдийн бэлдчихсэн байна. Тэгээд зөвлөлийн гишүүдийнхэн танилцуулгыг харуулж олон дахин сонгогдсон гишүүд нь нэг тал гэдгийг тайлбарллаа. Одоогийн сөөхийн дарга болох соо даргыг тэд үхэн хатан хамгаалах учраас тэдэнтэй тулахтай бэлдэх ёстойг гүрвэл хиганд бас тайлбарладаг. Удалгүй сөөхийн зөвлөлийн хурал эхлэхэд хиган хүлээж угаад хамгийн сүүлд орно. Хурал эхлэхэд чой менежер удахгүй болох сөөхийн даргын сонгуульд одоогийн дарга соо дахин нэрээ дэвшүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн гэдгийг зарлсанд тэнд байсан гишүүд бүгд алгаташин баяр хүргэж байна. Тэр дундаа соо даргын баруун зүүн гар болсон хоёр гишүүн онцгойлон магтаж сайшааж байгаа харагдана. За ингээд ёс суулгаж асууя. Гишүүд дундаас энэ удаагийн сөөхийн даргын сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй хүн байна уу? Гишүүд бүгдээрээ гүгүү гэцгээсэн бол мань хиган ганцаараа гараа өргөнө. Тэгсэн гишүүд бүгдээрээ гайхаад сандарцгаасан бол хиганы хажууд сууж байсан өөр нэг шинэ гишүүн гараа өргөх гэснээ боллоо. Хурлын дараа соо даргын фракцийнхан мань даргын өрөөнд цуглацгааж Пак хиганаас болгоомжилж байгаагаа хэлцгээнэ. Учир нь хиган оршин суугчдын дунд нэр хүндтэй нэгэн гэдгийг нөхдүүд мэдэж байлаа. Тиймээс тэд хиганыг зогсоохын тулд ямар нэгэн хийх ёстой гэж үзэж байдаг. Харин нөгөө талд хиган гэрийнхнээ цуглуулж сөөхийн даргын сонгуульд ямар урайтай орох талаараа зөвлөлдөж байна. Тэгээд нэлээд бодсны эцэст хиган хэрвээ би авилга авах юм бол байраа оршин суугчдад хандивлна гэсэн урайг дэвшүүлэхээр боллоо. Тэгсэн энэ урайг нь унссан захирал нөхрийг зогсоохоор хатуу шийднэ. Ким туслахаа. Энэ хотхон минийх гэдгийг энэ залуу мэдэхгүй л байна да, тийм үү? Одоо л тоглоом эхлэхэндээ. За энэ үеэр хиган хотхны хаягдл цаасан хайрцаг авах цэг дээр очижсэн хаягдл цаасан хайрцгаа хаяхаар ирсэн гэрийн эзэгтэй нарт тусалж байлаа.
Энэ байдлыг нь харсан Сүгчин ирээд Хигёг хийж угаад явсанд хаягдл цаас авахар ирсэн ажилтнуудад Хиган нэг л танил санагдаж эхэлнэ. Тэр хоёр тэр өдөр Соодарахтай уулзаж тортой мөнгө өгөөд хогны гэрээгээ сонгох хүсэлтэд илэрхийлсэнд Соодарахч мөнгийг дуртай яг хүлээж авч байна. Энэ хоёр нөгөө хоёр залуу ширээн дээр байсан Хиганы анкетыг хараад Хиганыг саналаа. Тэгэд тэр нэг Аусис бүлэглэлийн босс байсныг нь хэлсэнд Соодарах мэдээж гайхна. Хиганыг гэртээ ирээд амсгийж байтал сөөхийн дарга зөвлөлийн хурлаа яаралтай хуралдуулж бүх гишүүдийг цуглахыг сануулдаг. Үүнтэй зэрэгцээд хотхны дотоод холбоогоор энэ удаагийн сөөхийн зөвлөлийн хурлаар чухал асуудал хэлэлцэх учраас хурлыг бүх оршин суугчдад шууд дамжуулна гэдгийг зарладаг. За ингээд хурал эхлэхэд Соодарах босож зогсоод ярина. Би энэ хотхны оршин суугчид нэг чухал зүйлийг мэдэх хэрэгтэй гэж бодсон учраас энэ хурлыг зарласан юм а. Би нэг харамсалтай зүйлийг олж мэдлээ л дээ. Тэгээд энийг хэлэх ёстой гэж бодлоо. Манай шинээр сонгогдсон зөвлөлийн гишүүдийн нэг нь ажлын карьерийн түүхээ зохиож бичсэн байна. Энэ таагүй сэдвийг хөндөж байгаад хүлцэл өчье. Пак Хиган гишүүнэ. Та Аусис бүлэглэлд байсан тухайга ярьж өгөөч. Дээхэн үед орон даяар алдаршиж байсан гэмт хэргийн бүлэглэл шүү дээ. Таныг тэр бүлэглэлийн босс байсныг олж мэдсэн юм л да. Тэгсэн Хиган цочсон бол хурлыг үзэж байсан бүх оршин суугчид бас цочирдцгоно. За ёстой улаан нүрээрээ баригдлаа та. Та яагаад тэр бүлэглэлд байсан гэдгээ намтартаа оруулаагүй юм бэ? Бас тэр бүлэглэлийн босс байсан гэдгээ яагаад нуусан? Гэхдээ би тэр бүлэглэлээс гарчихсан. Гэхдээ гэмт бүлэглэлд байсан л бол тэгээд гэмт итгэхэд хэлсэн үг шүү дээ. Би бүр хайчлаа. Яаж ийм юм байж болдох юм бэ? Гэхдээ чи яаж бодохоор өөрийгөө энэ хотхны 9800 айлыг төлөөлж чадна гэж бодож чадсан юм бэ? Одоо бошуухан нэрээ татаж аваа. Одоохон татаж ав. Ингээ зөвлөлийн гишүүд бүгд тэрнийг нэрээ татаж авахыг шаардцгаана. Түр чимээгүй болж байгаарэ. Тэрэнд хэлэх үг байгаа гэж бодож байна. Ямар нэг тайлбар байгаа байлгүй энэ ч та. Хамтдаа сонсцгоё. Та хэлэх үгээ хэлнэ. Хиган үгээ хэлэх гэсэнд Соодарах тэрнийг босч ирээд хүндэтгэлтэй ярихыг шаардсанд тулгамдсан Хиган бослоо. Би нэгэн цагт гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч байсан нь үнэн. Гэхдээ ингэж хэлэхдээ зэрэгцээд хэн нэгэн холбоог тасалсанд шууд дамжуулалт тасарлаа. Тиймээс хурал цаашид хаалттай явагдах ёстой болно. Хиганыг ингээд оршин суугчдын өмнө өөрийгөө өмгөөлөх боломжгүй болгосондоо Соодарах битүүхэндээ баяртай байх нь ойлгомжтой. За тэгээд Хиган хүнд байдалд орсноо ухаарна. Оройн Соодарахын фракцийнхан нөхрийн өрөөнд Хиганыг ганц сайн чадаж авсандаа баяртай сууцгааж байна. Тэд Хиганыг одоо зөвлөлөөс гарах өргөдлөө өгнө гэдэгт нь итгэлтэй байсан учраас бүгдээрээ баяртайгаар хундаг тулгацгаана. Бодлоггүй мань хүнийг орж ирэхэд Харич улаан галзуу хөгтөж яваад яагаад өөрийгөө гэмт бүлэглэлтэй холбоогүй жирийн иргэн гэж зүтгээгүйг нь асууж загнана. Тэгэхэд ч өмнө нь гэмт бүлэглэлд байсан хүн сөөхийн даргад нэр дэвшиж болохгүй гэсэн дүрэн байхгүй юм байна лээ. Цаашлуул хүний хувийн нууцыг задлах нь 5 сая воны торгуулаас 2 жил шоронд хоригдох хүртэл ялтай. Тиймээс тэр мөн овшиг хамтдаа шүүгд өгцгөөе. Аль вэ? Хари, жоохон тайвшраа. Гү яаж тайвшрах юм бэ? Шарч нь хөдлөхгүй байгаа юм уу? Олны өмнө ийм жүжиг тоглож байгаа тэр мөг яасан ч зүгээр өнгөрөхгүй. Кан Хари, одоо жоохон тайвшраа. Ингээд Хиган залуустаа Соодарахад хэн тийм мэдээлэл өгснийг олж мэдхийг даалгалаа. Тэгээд оршин суугчдад өөрийгөө тайлбарлахын тулд гадагшаа гараад лифтэнд баахан хүмүүстэй таарсанд цаадуул нь бүгд тэрнээс үнхэлцгээ хагартал айж угаана илэрхий. Тэгээд бүгдээрээ дараагийн давхарт буугаад явчихна. Энэ хоёр Хари кофе шопод очиод өмнө нь уулзсан гэрийн эзэгтэй нартай ярилцсанд цаадуул нь тэрнийг гэмт бүлэглэлийн босстой гэрэлсэн гэдгээ анханасаа мэдчихсэн үү? Тэр чамайг зодддгүй хүчээр гэрэлсэн үү гэх мэтээр асууж шалгаалцгаана. Тэгээд гэрлэлтэд цуцлуулахыг зөвлөсөнд уурн хөрсөн Хари Хиганыг гэмт хэргийн бүлгээс гарч засарсан. Одоо зөвхөн гэр бүлдээ санаа тавьж шаргуу ажилдаг. Тэгээд ч тэр бол хоот залуу гэж юморлоо. Бид нар хүмүүсийн өнгөрснийг биш одоог нь харах ёстой үстэй. Биднээс өөр хинч мэдэхгүй. Тэгэж ярил би тэрний сайн өшгөлдөг чадварт нь татагдж гэрэлсэн. Тэгэд Хари гарч явахдаа яагаад Хиганыг өмөрөөд байгаагаа өөрөө ч гайхна. Харин Хиган уламжлал ёсороо хаягдл авах цэг дээр зогсож байсан ч хинч туслахыг хүсдэггүй. Тэгсэн тэр хаваар явж өнгөрсөн сугчин хараад хажууд нь ирээд суулаа. Бусдад хор хүргэхээр эргээд 10 нугарч толгой дээр чинь бууж угаан тэр шүт.
Чи намайг сургуулаа төгсч чадаагүй гэж гүтгэе үсттэй. Нарийн ярил би төгсөлтийн дүнгээрээ ангидаа шилдэгэн байсан юм шүү. Та л өөрөө эхэлж манай хүргэлтийн үйлчилгээ гүтгэе үсттэй. Сонгуульд хамгийн чухал нь олон нийтийн үзэл бодол. Чи над шиг олон нийтийн үзэл бодлыг эсрэг талдаа алдчихлаа. Хогч нэ. Гэхдээ надад их муухай байна. Ойлгож гин үү? Тэр муу соо дарга манай хотхныг яаж сүрүүлж байгаа гэж бодож байна? Би энийг тесч чадахгүй. Би чамд найдаж болно гэж яаж бодсон байна? За яв. Ямар нэг юм хий. Ингээд буугаад өгч болохгүй зү. Задагсан хиган гайхлаа. Тэгээд тэр сугчинтай нийлж зам тээврийн яамны гадаа жигсаал хийж жинхэнэ үнцэн хотхны гадаа метроны буудал байгуулж өгөхийг шаардаж эхэлнэ. За тэгээд оройн хиган сугчины фракцийн эмэгтэйчүүдтэй хамт хоол идж байхдаа хэрвээ тэдний хотхны үүдэнд метроны буудал байгуулагдвал хотхных нь байрны үн хэд дахин өснө гэдгийг олж мэдлээ. Гэтэл сугчиныг утсаар ярихаар гарсан хойно тэнд байсан хүмүүсийн хинэн ч метро баригдах боломжтой гэдэгт итгэхгүй байгаагаа хэлдэг. Учир нь зэрэгэлдэх Омон дүрэгт шинэ хороолол босох учраас тэр дүрэгт метроны буудал баригдах болсон байж тэр тохиолдолд жинхэнэ үнцэн хотхны ойролцоо метроны буудал баригдах ямар ч боломжгүй болох юм байна. Гэхдээ уйдсан гэрийн эзэгтэй нарт энэ нь зугаатай бас хамт олонтой байж хамт хооллох нь сайхан учраас тэд энийг хийдэг болохыг хиган олж мэдээд бүр их гайхна. Гэхдээ яг Омон дүргийн хавьяас ямар нэг түүхийн дурсгалт зүйл олдох юм бол метроны төсөл нь зогсно. Тэгвэл энэ хавьд метроны буудал баригдах байх. Иннээс өөр ямар ч гарч байхгүй дээ. Энийг сонсоод нэгийг сэдсэн хиган баярлсандаа хөлн газар хүрэхгүй гэрлүүгээ хар хурдаараагүй лээ. Тэгээд тэр гүйж ирээд хоёр залууга яралтай Япон явахыг тушаад юм байна. Очхот нь Тада Йошигийн залуус угтаж яваад Тада Йоши дээр хүргэлээ. Тэгээд тэрнийг хигантай холбосонд хиган тусламж хүснэ. Би чиний амийг аврахын тулд юуг чамаагүй хийнэ. Юу гэдгийг нь л хэлчих. Би хэнийг зүйл дуусгах ёстой. Танд Солонгосын түүхэн дурсгалт хэд хэдэн зүйлс байгаа. Тэднийг л надад өгч. Тэгэл болно. Ингээд Тада Йоши эртний нэг варыг өгсөнд хиганы залуус ч варыг аваад бушуухан буцацгаана. Маргааш сугчныг хог ангилах цэгт ирсэнд хиган байсангүй. Гэтэл мань хүн тэрнийг тусгай автобустай өөгдөж авч байна. Ингээд хиган гэрийнхний дагуулж сугчны фракцийнхантай нийлээд Омон дүргийн шинэ хороолол босгох газарт очиод барилгын ажлаа зогсоохыг шаардаж эхэлнэ. Омон дүрэгт барих гэж байгаа метроны буудлыг жинхэнэ үнцэн хотхон руу шилжүүлнэ. Оршин суугчдтай зөвлөлгүй шийдвэр гаргахаа болно. Ингээд нүхтүүд өргөн хүрээтэй эсэргүүцлийн арга хэмжээ өрнүүлсэнд тэр хаваар явсан бүхэн тэдний зургийг аваад бичлэг хийцгээнэ. За тэгээд тэднийг хамсхийгээд өдрийн хоолоо идэж байх зур хиган кимбаб аваад эргэхэд залуус нь ирээд холоос тэрэнд хаагур явахыг нь зааж өгөөд тогтдог. Тэгээд хиган нэг юмд тэглээд бүдэрсэн дүр үзүүлсэнд сугчин варыг хараад гайхаад гаргаад ирнэ. За тэгээд тэнд үлсэн бүгд түүхэн дурсгалд эд зүйл оллоо гэж хашгиралдана. Энэ мэдээ тархснаас болоод Омон дүргийн шинэ хорооллын ажил төр зогсож метроны буудал жинхэнэ үнцэн хотхны ойролцоо баригдах нь тодорхой болоод ирсэнд байрны үнж огцом өсөж эхэллээ. Удалгүй археологчид тэр хавийг хамгаалтанд авч тэр түүхэн эд зүйл тухайн газартаа ямар холбоотой байж болохыг тогтоохоор ажиллана. Тэр бүхэл хиган өөрөө хүртэл варыг яаж олсноо зурагтаар ярьлаа. Ингээд хотхны иргэд бүгд хиганыг амаалахгүй магтаад бичиж эхэлцгээв. Оройн сугчинч найзуудаа гэртээ цуглуулад магшарч наригдцгаана. Зарим нэг талд ий захирал түүхэн эд үлгийн зүйлс олдсноос болоод барилгын ажилд ор хаяж 3 жилээр хойшлох болсныг сонсоод ууралсанд баагтрах гэж байна. Харин Содоргийн фракцийнхэн ч гэнт иргэд нэр хүндтэй болсон хиганыг яах талаараа зөвлөлдөж байлаа. Сөөхийн даргын сонгуул маргааш нь болох гэж байсан учраас тэрнийг сонгуульд ялахгүй гэхээс их айцгааж байдаг. За ингээд маргааш нь орсон суугчид сонгуулийн байранд ирцгээж сөөхийн даргын сонгуульдаа саналаа өгнө. Тэгээд орой 6 болоход сонгуул дуусаж хотхны дотоод холбоогоор сөөхийн даргаар хиган сонгогдсныг зарлсанд хиганы гэрийнхэн бүгдээрээ баярлсандаа хашгиралцгаана. Чамд баяр хүргэе. Чи мөрөөдөж байсан зүйлдээ хүрлээ. Одоо ингээд миний ажил дуусч байх шүү. Баярлалаа. Гэхдээ сөөхийн даргын эхнэр нь алга болчвол хүмүүс гайхна штэ. Тиймээс надтай хамт дахиад 2-7 хоног ажиллавал яаж чинь? Төлбөрөө гайгүй өгвөл болохгүй юм байхгүй л дээ. Зарим нэг талд сонгуульд ялагдсан соо даргаыг өрөөндөө ирэхэд ий захирал хүлээгээд сууж байна. Тэгээд мэдээж уурлаад загнасанд соо дарга өвдөг сөгдөж өршөөл гойлаа.
Тэгсэн нөгөөх нь уралсандаа соо даргын нэр бүхий шилэн самбарыг аваад тэрнийг хайр найргүй балбаж гарна. Энэ үйлдэлийг нь Чой менежер хаалганы цаанаас сонсч байлаа. Оройн Хиган хотгоны гадаа захиралтай таардаг. Захирал тэрэнд баяр хүргээд гар барьсан ч гар болон нүүрлүүн цус үсэрсэн байгааг Хиган анзаараад дотроо болгоомжилдог. Нэг жижиг ажил гараад. Тэгвэл та сайхан амарда би явлаа. Пак Хиган. Би ялалтанд чинь шин сэтгэлээсээ баяр хүргэе. Бас чи бид хоёр удахгүй уулзах болно. Тэгээд тэрнийг явахад Хиган араас нь ширдсээр үлднэ гэж. За манайхан энд хүрээд парт 2-ын тайлбар маань дуусч байна. Бас л галзуугаа хэсэгтэрээ дуслаа шүү те. Тэгэхээр хэдэн боронууд нь энэ галзуу сонирхолтой цувралыг бэлмэнг турамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан чипстэй хамтран хүргэлээ. Хаан чипсээ аваад задлаад хоч. За тэгээд мөн борогийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдж байгаа бол та нар маань лайкаараа бөмбөгдөөд өгцгөөгөөрэй гэж. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгээд галзуу сервис угтан сабадараг бол дараад нэгдэрэ гэж. За тэгээд хэдүүлээ дараагийн галзуу цувралынхаа тайлбараар удахгүй эргээд уулзцгаая.